Сайн бацгаана уу, миний нэрийг Дэвид гэдэг ижлэлийн технологи компани шинжилгээ хариуцсан мэргэжилтэн. Өнөөдөр та бүхэнд бид Carriager нийлүүлэн туяа болон үзэгдэх гэрлийн спектрометрийн Advanced Thread Application програмыг ашиглан хэрхэн ялбараар таны өгсөн долгионы уртад шинжилгээ хийж болохыг багшин дээр харуулах гэж байна. Нэгдүгээр алхам, Carriager-ыг тогтоолгож эхлүүлнэ. Багшны нүүр хэсэгт байрлах хасах товчийг дарна. Юуны өмнө дээшний хэсэг хоосон байгаа хэсгийг шалгах хэрэгтэй бөгөөд багчийг залгахаас өмнө хаасан байх шаардлагатай. Багшны тогтворч хугацаа ойролцоогоор 2 минут 25 секунд орчим байх болно. Хоёрдугаар алхам. Advanced Thread Application-ыг эхлүүлэхийн тулд десктоп дээр байрлах Carriager-ийн фолдер дотроос Advanced Threads програмыг олж цонх дээр 2 удаа дарна. Програм ажиллаж эхлэхэд багчтай амжилттай холбогдсон байгаа тохиолдолд програмын баруун дээд болон зүүн дээд талд байрлах саар лунгийн тоонууд улаан өнгөтэй болж хувирна. 3-р алхам. Шинжилгээ хийхээр хүсч буй долгионы уртаа сонгоод дээжиндээ нэр өгнө. Дэлгэцний зүүн дээд болонд байх Set of товчийг дарна. Долгионы уртны цонх гарч ирэх бөгөөд шинжилгээ хийх гэж буй долгионы уртаа сонгоно. Дээжний хэсэгт хэдэн дээж шинжлэх гэж байгаа тоогоо оруулж өгнө. Дараа нь дээж тусад нь нэр өгч болно. Increment товч нь таны бүх дээжийг хамгийн ихэнд оруулж өгсөн нэрний дагуу үсэг дарааллаар байрлуулна. Дөрөвдүгээр алхам, багшны 0 төлбийг бүртгэх. Carriager-ийн дээж оруулах хэсэгт уусгагчийг байршуулна. Програмын зүүн дээр байрлах Instrument 0 төвчлөрийг дарж багшны 0 төлбийг бүртгэж авна. Дээшний шинжилгээний хамгийн сайн доктортой үзүүлэлтийг гаргахын тулд 2-4 цаг тутамд багшны 0 төлбийг бүртгэж байх хэрэгтэй. Сүүлийн алхам. Ямар дээжийг шинжлэх шинжилгээний үр дүн мэдээллийг хадгалах. Дээж байршуулах хэсгийг онгойлгон уусгаж бүхий дээжийг аваад оронд нь шинжлэх гэж буй дээжийг дээж байршуулагч дээр тавина. Ямар дээжийг шинжлэх гэж байгаагаа сонгоод эхлэх товчийг дарна. Баруун талд байгаа тохиолдол автоматар бүх дээжийг шинжилэхээр сонгогдно. Харин энэ жагсаалтаас аль нэгийг дээжийг сонгож аваад зүүн тал руу зөөснөөр зөвхөн тэр дээжийг шинжилнэ. Ингээд огт товчийг дарж сонгосон дээжүүдийг шинжилж эхэлнэ. Ингээд л болоо. Carriager багшны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай бусад видео хичээлдээ танилцсан уу?